Эндээс гэх юм бол энэ шаардлагасан 2 тон дээр бол оюутны кодынхоо хэлбэрийг бол гаргаж тоогоо орлуулж бичсэн байгаа. За энд нэмэх 1% хүүтэйгээр актив пассивын тооцооллыг бол хийсэн. За энд бол 1 сарын хугацаатай 1 сая төгрөгийн 7% хүүтэйгээр бол бодож гаргасан. За энд нь 3 сарын хугацаатай 1500 төгрөг. За тэгээд 7.25% хүүтэйгээд за эндээс доошогоо 6 сар 1 жил 5 жил за 10 жил гэсэн тооцооллуудыг нь бол гаргасан. За эндээс бол энийг нь болохдоо за нийт төлөх жилээ за төлөх давтамжиндаа үрдүүлээд за ингээд 120 хүртэл ингээд гаргасан. За энд болохоор дундаж хугацааг нь гаргахтаа за нийт өнөөдрийн үнцийн буюу өнөөдрийн үнцнийг дундаж хугацаанд нь тооцоолж ол гаргасан байгаа. За энд бол мөн адил пассивын тооцоолол нь явж байна. За энд 6 сараас эхлээд 9 сар гээд за эндээс бол харилцах данс нь бол за тэгээр авч үзээд картын дансыг мөн тэгээр за хугацаагүй хадгаламжийг мөн тэгээр авч үзсэн. За эндээс доошх бол тооцооллуудыг нь бол гаргасан. За энэ дээр мөн адил бэлэн мөнгийг нь тэгээр авч үзээд гаргасан байгаа. За мөн үндсэн хөрөнгийг тэгээр. За энд бол тухайн за актив пассивын нийт актив тарьцуулсан эзлэх хувийг нь бол за бүгднийг доошогоо олоод за нийт нийлбэр нь 100%. За энэ дээрээс мөн адил 100%. За ингээд гаргасан байгаа. Эндээс дахин үнэлгээний загвар дээр гэх юм бол за хугацааны хувьд 0-аас 1 сар, 1-ээс 3 сар, 3-аас 6 сар, 6-аас 12 сар, 1-ээс 2 жил, за 2-аас 5 жил, 5-аас дээш жил гэж бол авч утсан. За эхнийх дээр нь гэх юм бол тухайн 0-аас 1 сард харгалзах актив нь гэх юм бол за бэлэн мөнгө болон 1 сарын хугацаатай дээр авч үзээ. За энэ хоёрын нийлбэрийг бол гаргасан. За 3 дугаар сар дээр бол энэ байгаа. За 3-аас 6 сарын хувьд гэх юм бол 6 сарын энэ тооцооллыг за мөн тухайн 5 жил хувьсах хүүтэй буюу 6 сар тутам төлөх энэхүү төгрөгийг бол нэмсэн байгаа. За эндээс 1-ээс 2 жилийн хугацаанд гэх юм бол 6-аас 12 сарын хугацаанд бол за компани бондын 1 жил, зээлийн 1 жил, за мөн зээлийн дахин 1 жил, за зээлийн 10 жил буюу хувьсах 1 жил тутам төлөх 4,500,000-ийн нийлбэрийг бол гаргасан. За энэ дээр 1-ээс 2 жилд бол зээлийн 5 жил буюу 4 жилийн дараа үнэлэгдэнэ гэсэн тооцооллыг нэмээд за түн дээрээ нэмээ гаргасан байгаа. За 5-аас дээш жилийн хувьд гэх юм бол зээлийн 10 жилийн за энд байгаа дүнг бол гаргасан. За эндээс бол нийт активын гарч ирж байгаа. За эндээс пассивын хувьд гэх юм бол харилцах дансны хүүгүү за картын данс болон хугацаагүй хадгаламж хугацаатай хадгаламжийн 3 сартай 1 сарын дараа дуусна гэсэн мөнгөн дүнгуудыг бол энд гаргасан. За 1-ээс 2 сарын үед болохоор энэ дахин үнэлэгдэх за эсвэл хугацаа дууссан зүйл бол байхгүй учраас тоол гараагүй. За энэ дээр гэх юм бол хадгаламжийн 6 сар утгатай цөмийн 5 жил буюу за 6 сар тутамд төлөх за үүнийг бол нийлбэрийг бол гаргасан. За энэ дээр бол хадгаламжийн 9 сарын за 1 жил буюу 1 жилийн дараа төлнө гэсэн за 10 жил буюу 1 жил тутамд гарах мөнгөн дүнг бол гаргасан байгаа. За 1-ээс 2 дээр гэх юм бол хадгаламжийн хувьд бол дуусах
жилийн дараа дуусна гэсэн зүйл учраас энэ дээр 1-5 жилд бол гарах зүйл бол байгаагүй. За 2-5 болон 5-аас дээш дээр мөн адил гараагүй байна. За нийт нийлбэр нь бол энэ дээр гараад RS гэпийг болохтой бол за энэ хоёрын ялгуурыг нь бол гаргаад тавьсан байгаа зөрүүнүүдийг нь. За үүнээсээ бол CRS буюу за энэ болохтой тухайн хоёрын нийлбэрүүдийг гаргаад доотлолт нь за 9,100 9,100 гэд тэмцсэн байна.